Оюуны өмч улсын бүртгэлийн газраас Сумдург иргэдийн төлөөлчдийн хурлын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж сонгуулийн хэсгийн санал авах байранд хөрвүүлжээ. Орон нутгийн ээлж сонгуулийн санал авах өдөр 10 дугаар сарын 19-нд болно. Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийн санал авах байранд очин өөрийн мэдээлэл шалгахыг санууллаа. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид эх сарын 4-ний дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм а. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдын ургуулж тарьсан сайн чанарын Улаанбуудаг 1 тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдаа авах оруулжээ. Гэхдээ Улаанбуудаан чанарыг 2, 3, 4-р зэргийн гэж ангилан чанараас нь хамаарч 540, 520 мянга их зэргээр үнэлж авах юм а. Мөн улсын төсөв алдагдaltaй гарч гадаадд төлөх үрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ийм үед тариаланчдад шууд тэр дор нь Улаанбуудаа борлуулсан мөнгийг нь 100% олгох боломжгүй гэж Хүнсүдэ аж ахуйн хөнгө үйлдвэрийн сайд сэргэлэн мэдээлжээ. Нийслэл иргэдийн төлөөлчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоо тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваар замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 8 цагаас 20 цаг болгон өрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлхээр зохицуулт хийж байгаа юм а. Үндсэн хуулийн зэт өчигдөр хуралдаж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт нийтлэхээр заасан нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг тухай маргааныг хянан хэлэлцлээ. Монгол улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт нь хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр үүргэжүүлэн хуульчилсан нь шүүгч хараа тус байж гагцхүү хуульд захирагдана. Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлцэж шийдвэрлэнэ гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үндсэн хуулийн зэц үзлээ. Улсын хурлын дараагаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр тамгын газрын нийт орон тоог 10%-аар бууруулжээ. Ингэснээр улсын хурлын тамгын газар өмнө нь 8 хэлтэс нэг төв нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц зохион байгуулалтаар 7 хэлтэс нийт 178 орон тоотой ажиллахаар боллоо. Бүгд найрамд хятад орд улсын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж одоо холбогдуулан Монгол хятадын хилийн бомтын түр амархаар болсон юм. Тодорхойлбол хилийн бомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлцээрийн 4-3 засны дагуу Монгол хятадын хилийн бомтууд эх 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд ажиллахгүй. Энэ үеэр Монгол хятадын төмөр замын бомтууд амрахгүйгээр олон улсын гарт иргэний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Ерөнхий сайд Эрдэнэ хотын захирамжаар хууль зүйн сайдаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулагч аж ахуй эрхлэгчдийг хууль бусаар дарамт үзүүлж үндэслэхгүйгээр мөрдөн шалгасан асуудал байгаа эсхийг судалгахыг ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд гадаад дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор шатараатай ажлууд хийж байгаа юм а. Монгол улсын 202 гадаадын 11 нийт 213 иргэний хилийн хоргийг цуцалж мөн бизнес эрхлэгчдэд өчигдөр тушаа болсон 120 гаруй тушаа шийдвэр иргэн харж эхнээс нь хүчингүй болгосон байна. Мөн дотор ерхий газраас 107 тэрбум мөртөд 4000 аж ахуйн нэгжийн дансыг засгийн газрын шийдвэрээр нээжээ.